Улаан хоолой булчингийн хөдөлгөөнийг дэмжихэд бидний залгих рефлекс чухал оролцоотой байдаг. Иймд хэрэг танд сөөргөн зовөр илэрдэг бол шүлсээ баг багаар залгих, шингэн зүйл уухтаа баг багаар залгилах. Өөрөөр хэлбэл соруулаар ууж байгаатай адил төстэй үйлдэлийг олон удаа давтах. Богц ажиллах зэрэг нь үр дүнтэй байдаг. Гэвч ихэнх бохинд гаа орсон байдаг. Сөөргөөтэй хүн гаатай чихэр, гаатай цай, гаатай бохигц ажиллах нь улаан хоолойн хунигч булчинг сулруулж зовоорыг улам нэмэгдүүлдэг. Иймд хоол идсний дараа та жилитэй лавыг зажлаарай. Жилитэй лав нь 100% байгалийн бүтээгдэхүүн тул та хоол идсний дараа 10-15 минут зажлаад хаялгүй шууд залгиж болдог. Жилитэй лав нь шүлс ялгаруулалтыг нэмэгдүүлснээр улаан хоолойн гүлгүр булчингийн дээш доош чиглэсэн давтамжтай хөдөлгөөнийг дэмжиж хоолны шингэцийг сайжруулахаас гадна доктортой хэрэглэснээр сөөргөн зовоорыг багасгадаг. Жилитэй лавыг өдөр тутам хэрэглэснээр амны хөндийгөөс эхлээд хоол боловсруулах замыг нэн вирус бактериэс хамгаалж амны хөндийг халдваргүйжүүлнэ. Жилитэй лаванд эфирийн тос флавоноид, биофлавон, коричневый хүчил зэрэг байгалийн анагаахч нэгдлүүд агуулгаддаг. Хоол идсний дараа жилитэй лавыг зажлахад шүлс ялгаралтыг нэмэгдүүлснээр жилитэй лавны анагаахч үйлчилгээ нь хоол боловсруулах ферментүүдтэй хоршиж, улам идэвхжин цусны эргэлтэнд орж үйлчлэнэ. Хоолны шингэцийг сайжруулж ходоод гидс сулрахад туслана. Залгихад аюулгүй, чихэр агуулаагүй бүтээгдэхүүн. Та өдрийн үндсэн 3 хоолныхаа дараа хэрэглэх жилитэй лавны 1 сарын хэрэглээ авахыг бид танд зөвлөж байна.